Мяд компани үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах цаашлаад хүүхэд залуус нисхийн салбарын талаар зүй ойлголт өгч ирээдүйд мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор Мяд Excursion танилцахаа иллийг зохион байгуулсан юм а. Мяд компани 2018 онд 2294 удаагийн аялал хийж 717 мянган зорчигч тээвэрлсэн байна. Ингэхдээ 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин энэ жилийн тухайд хамгийн сүүлийн үеийн загвартай Max 8 2 шинэ онгоц түрээсэлж 760 мянган зорчигч тээвэрлэх зорилго тавьсан байна. Эхний онгоц энэ сарын 27-нд ирэх юм байна. Энэ шинээр хоёр онгоц маань шинэ онгоц байгаа. За энэ хойд бас нэг асуулт байсан. Энэ одоо зардал мөнгө нь ямар хөлсөөр авч байгаа вэ гэсэн байсан. Энэ бол одоо түрээсийн онгоц. Энэ бол тийм болохоор одоо юу сагуугийн түрээс мөнгөний эсвэл шууд худалдаж авч байгаа хэлбэрээр мөнгө бол шууд шилжигдэхгүй. Бид одоо сарын түрээс төлөөд явна. Тодорхой хэмжээний мэдээж удирдлагаа байршуулна. Шинэ эс буудал ашиглалтанд орсноор үн өөрчлөгдөнө. Өөрчлөгдөх нэмэгдэх магадлал бий юу гэж одоо залуучууд компаниас дахиж асуусан байна. Шинэ онгоцны буудал орсноор мэдээж яриг нь зай одоо олдож байгаа. За тэгээд шинэ юм болохоор одоо янз бүрийн одоо нэмэлтүүд орж ирнэ. Манай зард бол өснө. Гэхдээ бид бол зард өссөөгээд зарчигчийн TVS-ийн тариф дээр бол үн нэмэхээр ийм одоо төлөвлөгөө боловсруулаагүй. Харин ч бид нар босод өөрчлөгчнөрийнхөө байдлыг харцнаж буух боломжтой хэлбэрээр төлөвлөгөөгөө зохиосон байгаа. Хөшийн үндэт нисэх онгоцны буудал руу эх 7 дугаар сард нүүхээр төлөвлөсөн байна. Ингэснээр 7 дугаар сараас эхлэн шинэ нисэх онгоцны буудалд зорчигчдыг хүлээж авах юм а. Танилцах аяллаа үеэр нисхийн түүхийн музейг олон нийтэд мөн танилцууллаа. Нисхийн музейд 60 жилийн түүхээрээ Мятын булан нээсэн нь хамгийн анхны үзэгчдэд нь сэтгүүлчид байсан юм а. Иргэний нисхийн ерөнхий газрын харьяа одоо бид нар бол 23 жилийн юугаар түүхтэй энэ музейтэйгээ одоо ажиллаж байна. Тэгээ энэ музей дээр маань Мяд компани маань бас салшгүй холбоотой. Тэгээ Мяд маань одоо орчин үеийн сүүлийн үеийн тийм 60 жилийн түүгээр хийсэн тийм самбар нэг булан нээе гэсэн хүсэл тавиад тэргүүнд захирал ган болдаргын тийм хүсэлтийг бол би хүлээн авч өнөөдөр бол энэ музейхаа Мятынхаа булан үл нээж байгаа юм. 23 жилийн түүхтэй ч гэсэн 25 оноос хойш 93 жилийн түүхийг бол агуулсан байдгаар онцлогтой. За энэ миний ардлын хоёр баатар яагаад ингэ тавьсан бэ гэхээр энэ хоёр баатар маань одоо анхны хоёр баатар анхны болсон хориод шилж сонгож авсан залуучуудын маань одоо анхны хоёр төлөөлөгч нь энэ хоёр хүн байна. Эх орноо тусгаар тогтнод хамгаалахад маш их үүрэг гүйцэтгэж учраас 36 оны үдийн хатгалганд тэгээ ер нь дотоодын одоо засаг төрийн бодлогыг эсэргүүцэжсэн дотоодын маш тийм олон бослого тэмцлүүд гарч ирсэн. Бослого тэмцлүүдийг бас маш их гарч ирсэн. Тэрийг бол манай энэ онгоцоор бол тарж ирсэн байна. 36 онд л одоо Монгол Улсын баатар гэдэг цол гараагүй байсан. Тухайн үед энэ хүн Дэмрэл Баатар маань бол онгоцондоо 29 сумны шархтай дайсны нэг онгоцыг устгаж амьд хэл олжсэн ийм гавь явуулсан. Энэ хүн болохоор онгоцондоо 28 сумны шархтай өөрөө баригдлаггүй тийм ээ дайсныг онгоцыг устгасан ийм гавь явуулсан. Мяд компани агаарын хөлгийн засварын газар 1956 оноос хойш бүх агаарын хөлгүүдтэй засвар үйлчилгээ хийж эхэлсэн байдаг. Харин 2014 оноос эхлэн гадаадын агаарын тээвэрлэгч компаниудын хөлгийн засварыг хийж эхэлжээ. Түүнээс хойш 62 дахь агаарын хөлөг засвар үйлчилгээ хийж дууссан байна. Зөвхөн 2018 онд л гэхэд 12 агаарын том хөлөг засч 11 тэрбумын ашиг олжээ. 17 онд манай хамгийн өндөр жил буюу 25 агаарын хөлөг засвар үйлчилгээ хийсэн. Нийтдээ 12 кастомертай буюу 12 гадаадын агаарын тээвэрлэгч компанитай хамтарч ажиллаж байна. Нэгсэндээ орлого бол одоо нэгж байгаа гэсэн. Мэдээж энэ маань одоо Мяд нэг онгоцноос ер нь ойролцоогоор нэг онгоцны хүн хэлбэрийн техник үйлчилгээ гэдэг маань нэг 10-аас 14 хоногт үргэлжилдэг. Нэг 250-аас 500 мянган долларын орлого оруулдаг компани да. Тэгээд өнгөрсөн 17 онд бол бид нар 25 онгоц агаарын хөлөг засаад нийтдээ нэг 5.2 сая долларын орлого оруулж байсан бол энэ жил бид нар 12 агаарын хөлөг зассан байгаа. Яагаад тоо маань багассан бэ гэхээр ерөнхийдөө бид нар том төрлийн буюу Boeing 767 300 агаарын хөлөгт олон тоогоор засвар хийсэн. Энэ маань болохоор Boeing 737 800 агаарын хөлгөөс 2 дахин том онгоц гэдэг утгаараа 2 дахин илүү цаг хугацаа зарчуулж ингээд 2 дахин илүү орлого оруулдаг. Тийм учраас агаарын хөлгийн тоо маань буурсан хэдий боловч бидний одоо компанид оруулж байгаа өчүүхөө хувь нэмэр бол яг орлогын хэмжээ бол 11 тэрбумд Монгол төгрөгөөр хүрсэн байж байгаа. Мяд 3 ээлжийн нислэгтэй өдөрт олон улс орон нутаг нийлсэн 7 нислэг 1120 зорчигчид үйлчилдэг байна. Ингэхдээ бүхэгийн үйл ажиллагааны агаарын хөлгийн үйлчлэгч нарын давтан сургалтыг жилд 2 удаа зохион байгуулдаг байна. Мяд компани 2006 оноос хойш 6 удаа
аудит шалгалтанд 100% амжилттай орсон бол энэ оны 7 дугаар сард мөн 7 дахь удаага аудитор шалгуулах юм байна.